Туулгал маань өөрөө Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр бол 115 км газрыг дайран өнгөрч байгаа. 7 дөрвөн нутаг дэвсгэрийг хамарсан. Яг асуудал хаанаа байна гэхээр төв зөвөрлөх байгууламжаас доош Алтан болог хүртлээ 21 орчим км газар дээр бол лаг нь бол 20-40 см хүртлээ ингээд лаг байна. Тэрнээс доошоо лүн хүртлээ бол 4-5 см хүртлээ лаг нь одоо ингээд өгсөн асуудалтай байж байгаа. За энэ дээр бол арга хэмжээ авахар хотын даргаас 2025 онд та санаж байгаа бол цугийнхантай хотын дарга заваар явж байна. Яг нөхцөл байдлыг газар дээр нь үзсэн. За үүнтэй холбогдуулаад туулгалаа авъя гэдэг юм ажлыг санаачлаад нийслэлийн иргэдийн оролдоод өргөн барихаар тогтоолын төсөл бэлтгэсэн байж байгаа. За нийтдээ 6-7 төрлийн ажил хийя. За гол ажлууд нь юун дээр асуудал нөхөр нөгөө арь ширний үйлдвэрүүд нөхдүүдийг одоо эмээлтэй үйлдвэрлэлийн парк руу гаргая. Түгээмэл харахтай ачтмалтууд ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийг одоо бас хариуцлагатай уурлуурхай байлгая. Мөн иргэдийн урлын 2024 онд баталсан 69 дугаар тогтоолд хүрээнд байж байгаа нийтдээ 46 аж ахуйн нэгжийг ашиглах хэлцээний туслан гих арга хэмжээнүүд авч ажиллаж байна. 2025 онд гадны байгууллагын хийсэн судалгаагаар бол энийг бол механик аргаар бас цэвэрлэх юм боломжтой байна гэдэг асуудал ярьсан. Манай усны газар дээр Германы тоног төхөөрөмж байгаа юм байлаа. Кэтвиш гэдэг. Тэр тоног төхөөрөмжөөр бол лагийн саруулаад цэвэрлээд ажиллах юм бүрэн бололцоотой байна гэдэг. Усны газартаа нийслэлийн байгуулагчны газраас ирж уулзаад тоног төхөөрөмжийг ашиглаж туулгуулынхаа хүндэрсэн байгаа асуудлуудыг шийдье гэдэг байдлаар манайх ажил явж байгаа. Иргэдийн уралд өргөн барьж байгаа тогтоолын төсөл дээр бас тэрийг оруулж байгаа.